Хөдөлгөөний хаалга аюу болов? Орон төрөлтэй. За өнөөдрийн кейс хаалга болохоор төлөвлөгөөт кейс хаалга. Энэ ээж маань болохоор 30 настай. Өмнө 2 удаа кейс хаалгаар төрсөн. Умада сорвтой учраас төлөвлөлт кейс хаалганд орж байгаа ийм хаалга юм байна. За өнөөдөр Эрдэнэ оюун эмч. За тэгээ совилогч соёлмоотой хамт орж байгаа. За тэгээ ихвэр хаалганы совилогчийн баг. За ихвэр эмэгтэйчүүдийн 2 эмч хаалганы совилогчтойгоо ингээ ордог. За дараагийнх нь бол Ниран баг. Манай профессорын эмч совилогч мөнгөн төлгөөнөөр ингээд яаж. За тэгээ хаалганд энэ хэсэг бүгдийг нь хариуцсан манай тусгах совилогч ингээд ийм бүрэлдэхүүнтэй нэг кейсээр хаалгаа ордог. 5 минут болчихно. За. Ордоош явах уу? 5 минут. За. За баярлалаа. 10 минут болно. Тэнцэг төгс. Сэнэгтэй юу хаалаа? Гайгүй шүү дээ. Магшилтна. Ашгүй. Тий. Хүндэд бол хангалттай. Хүндэд бол гайгүй. 700 хайцсан шүү дээ. Энэ хаалгаан дээр үү? Хаалгаан дээр 400. Доор 700. За. Яа болж байгаа. За жоохон үлээ. Нэг сайн ирэхгүй энэ даралт. За тэгэхээр за одоо болчих шүү. За чичмэж. За цагаараа. Доод бүрээ. Доод бүрээ. За 13 55 охинтой боллоо. За хаалт хийчих.
Яа нэрээ бүрэн гүцэлцээ. За дөнгөж төрсөн нэрээ ерөнхийдөө бол одоо хөдөлгөөний эцэс эхлээд уйлж байгаа дуу болон ерөнхийдөө бол амьсгал авж байгаа байдлыг ерөнхийдөө бол сайн ажиллах хэрэгтэй. За дөнгөж төрсөн нэрээ болохоор төрснийхэн дараа хэрвээ хэвийн байх юм бол шаардлагатай одоо вакцинжуулалт тэгээд дээрээс нь цус харуултаа сэргийлж фиксод имчилгээ хийгддэг. Ерөнхийдөө бол одоо хүүхд 24 цагийн дотор BCG болон одоо ВГБ буюу вирус гепатитис эсрэг вакцинжуулалтыг заавал хийх ёстой. Үүнээс шалтгаалаад хүүхд маань ерөнхийдөө бол цаашдын одоо биеийн байдал болоод том болоход одоо ямар нэгэн байдлаар илэгний хаалдвар тэгээд дээрээс нь сүрье одоо тэднээс сэргийлэгдэж өгчөдөг. Хүүхдийн товлолт вакцинууд ерөнхийдөө бол 2 сараас эхлээд товлолт вакцинууд хийх ёстой. Товлолт вакцин гэдэг маань ерөнхийдөө бол гадаад орчинд байгаа одоо нэг вирус тэднээс ерөнхийдөө бол хүүхдийг хамгаалж өгч явах ёстой. Тэг авч болно. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдэд шаардлагатай гэсэн арга хэмжээнүүдээ авна. Хүүхдээ ерөнхийдөө ажиглаад ээж нь хаалганаас буугаад ирэнгүүт ээжд нь өгч өгөх хэрэгтэй. Яг энэ бол хийсвэр хаалганы хүүхэд. Тийм учраас ээж дээр нь ингээд ээжд нь хаалгаа хийж байгаа учраас одоо ээж нь арьсаар шүргэлцүүлэх боломжгүйгээд хүүхдээ ингээд авч гарч ирж байгаа. Хэвийн өөрөөрөө төрж байгаа хүнд хүүхдийг заавал ээжийн цээжин дээр тавьж дулаацуулж явах хэрэгтэй. Ингэж өгснөөрөө их хүрийн холбоо улам сайн нэмэгдэж хөхний сүний гарцч гэсэн дагаад нэмэгддэг. Манайс ерөнхийдөө бол хүүхд маань нэгдэж дараах хоёрдож одоо юу байхаас сэргийлж өгч өгөх байхгүй. Одоо цаашдаа амьсгалын дутагдaltaй янз бүрийн зүйлсээс сэргийлж өгч өгдөг юм шиг хэрэгцээтэй арга байна. Энэ эксод хүүхд одоо цус харвалтаас ерөнхийдөө сэргийлж цус бүлгэлтэй алдагдaltaд болохоос сэргийлж өгч байна. Тэг. Яг одоо нэг өөрөөрөө төрж байгаа юм уу аль эсвэл хийсэр хаалганы хүүхдүүд гээд энэ эдгээр чинь ялгаатай зүйл нь гэх юм бол өөрөөрөө төрж байгаа хүмүүс маань хүүхд маань ерөнхийдөө бол бэлтгэгдчихэд. Одоо ээжийн өвдөх хугацаанд хугацаагаар хүүхд нь биеийн байдлаа зохицуулаад бэлтгэгдээд тэгээд ерөнхийдөө төрдөг. Хийсэр хаалганы хүүхд болохоор шууд ингээд яалтаа залтаар юм уу аль эсвэл бол төлөвлөгөөт гээд бэлдээд ороод тэгээд авдаг. За одоо ингээд хүүхдээ үлгэдэл ингээд ерөнхийдөө бол эндээд ингээд дулаацуулаад ажиглана гэсэн. Энд маань ерөнхийдөө бол 31-ээс 32 хоногтой төрсэн нэрэ дотоод өрсөн 2 ил 100 г хэмжээтэй нэрэ эмчилгээтэй байгаа. Одоогоор бол эмчилгээний 17 дахь хоног явагдаж байна. Шаардлагатай гэсэн эмчилгээнүүдээ хийгээд одоогоор бол биеийн байдал докторч байгаа. Хэрвээ энэ байдлаараа биеийн байдал докторч чад биеийн байдал дээрдэх юм бол
эндээсээ эмнэлгээс гарна. Яг энэ хэвэнд Москва бол жоохон шаардлагатай эмчилгээ, эсвэл онцлогоо хийх шаардлагатай бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлэгддэг. Тэгэхээр дутуу хүүхд маань төрсний дараагаар маш их одоо нэг эмчилгээ, одоо нэг хяналт маш их шаардлагатай байдаг учраас 45 минут хяналтанд байлгаад тэгээд ерөнхийдөө бол юм. За дөнгөж төрсөн хүүхдүүд хоног болонгууд нь түнхний скрининг буюу түнхний дутуу хөгжил байна уу гэдгийг шалгаж үздэг. За дөнгөж төрсэн хүүхэд маань 24 цагаас дээш болсон тохиолдолд ерөнхийдөө бол түнхний эхо скрининг хийгдэх ёстой. Нэг эхо скринингээр хүүхдийнхээ одоо түнхний дутуу хөгжил байна уу, аль эсвэл мултрал байна уу гэдгийг шалгаж үзнэ. Хэрвээ хүүхэд маань мултрал байх юм бол энэ буюу одоо нараад хэрэглэгддэг дөрөвч гэдэг зүйлийг зүүдэг. Энийг урт хугацаанд зүүжиж хяналттай байж ерөнхийдөө бол хүүхдийн түнхний мултралаас сэргийлж идэг. За ингээд хэрвээ хүүхэд маань жоохон одоо дутуу хөгжилтэй юм уу, түнхний дутуу хөгжилтэй байх юм бол энийг ерөнхийдөө бол эцэг эхчүүдэд зургийг даруулаад яг энэ нэгээр юугаа хийгэрээ гэдэг тасаргаа сувилгаагаа хийгэрээ гэдэг явуудаг. Шаардлагатай бол миний утасны дугаар аваад тэгээд над руу залгадаг юм гэдэг. Сар дутуу одоо түнхний дутуу хөгжилтэй юм уу, эсвэл түнхний мултралтай хүүхдүүд сар болгоо яаж үзүүлнэ. Үүнээс бол энэ нь болохоор одоо дутуу хөгжил нь сайжирч гинэ үү, аль эсвэл мултрал нь хэвэн байдалтай засагдж орж гинэ үү гэдгийг ер нь бол байнга хийж явах хэрэгтэй. Бүр болохгүй, бүр мултрал явагдаад дөрөвч зөөсөн ч мултрал засрахгүй байгаа тохиолдолд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү явуулаад шаардлагатай бол хаалгаанд ордог. За Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлэг Сэлэнг аймагт ажиллаж байгаа нийт одоо эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, жолооч гээд эрүүл мэндийн салбарт хамтран зүтгэж байгаа бүх хүндээ эмнэлгийн ажилчдын эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. За намайг Соёлмаа гэдэг 2023 онд нэгдсэн эмнэлэгт ажилд ороод хүлээн авахын харалтаа дээр 2 жил ажиллаад за тэгээд мэдээгүй зүйлгийн чиглэлээр мэргэшээд тэгээд энэ оноос эхлээд хаалганы хэсэг дээр хамт олонтойгоо ажиллаж байгаа. За ер нь багасаа л эмнэлгийн хүн болъё гэж айгу боддог байсан. Тэгээд одоо бол айгу өөртөө дуртай ажил хийж байгаа болохоор айгу жаргалтай байгаа. Тэгээд өвдөж байгаа хүмүүсийг ингээд хараад буцаад ирүүл болоод эмнэлгээс гарч чад айгу их баярлалдаг та. За ингээд нийт Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо эмнэлгийн ажилтны баярын мэндийг хүргье. Та бүхэн минь сайхан баярлалаа гэж хэлж та. За өнөөдөр төлөвлөж хийсэн кейс аргалгаа маань амжилттай боллоо. За кейс аргалгаа Нэран баал өндөртөө хүүхэд төрсөн. За тэгээд Нэран багийнхан маань тусламж үзүүлээд Нэран баа явсан. Ээжийн хаалгаа дөнгөж сая дуслаа. Хаалгаан дээр ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдол байсангүй. За тэгээд хаалгаанд оролцсон нийт багийнхандаа баярлалаа. За анх бол яг 10 жилийн сургуульд сурч байхдаа бол манай ээж маань эмч болох одоо хүсэлтэй байсан учраас ээжийнхээ хүслийг дагаад эмчийн мэргэжлийг сонгоод анагаах ухааны сургуульд 6 жил сураад төгсөөд за төрөлх сум төшөх сумдаа бол 1 жил ажилласан. За тэгээд 1 жил ажиллах хугацаанд бол нарийн мэргэжлийн эмчээр сурья гэсэн шийдвэр гаргаад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж уулзж байсан. Тухайн үед бол манай аймгийн эмнэлэгт одоо их барих эмэгтэйчүүдийн эмчээ одоо оронтой их бага байгаа. Эмчийн одоо юм хэрэгцээ байгаа учраас гэдэг асуудал ярьж ирсэн учраас тухайн үедээ их барих эмэгтэйчүүдийн эмчийг сонгоод суралцсан. За тэгээд энэ мэргэжлэрээ одоо бол 12 дахь жилдээ ажиллаж байгаа. За мэдээж бүх мэргэжлийн эмчдийн ажил бол үнэхээр сайхан. Өөр гэсэн онцлогтой хүний одоо эрүүл мэндийн төлөө зүтгэж яадаг ийм ажил. За манай их барих эмэгтэйчүүдийн эмчнэрийн хувьд бол мэдээж одоо хүнийг төрүүлнэ гэдэг асуудал
2 хүний амь насыг одоо хариуцж явдаг гэдгээр онцлог. За нөгөө төгөөр одоо шинэ хүнээ үлгэдэж авах гэж байгаа айл гэрт одоо 9 минут төрүүлээд шинэ хүнийг нь одоо хүлээлгэж өгөхөд одоо маш сайхан байдаг. За энэ үед бол гэрийнхнаас нь одоо баярлалаа гэсэн одоо сайхан талхлын үг хүлээж авахд л одоо эмч хүний мэргэжлийн сайхан үеийн тэр байдаг да. Баяраа тэмдэглэж байгаа Сэлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн үе үеийн эмч ажилчид та бүхэндээ эрүүл мэндийн ажилтны баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ эрүүлэнх сайн сайхан хамгийн сайн сайхан бүгдийг Сэлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн эмэгтэйчүүдийн засгийн өмнөөс хүргэж байна.